сайн байцгаана уу. Тэгээд өнөөдрийн иргэний боловсрол зориулсан нэвтрүүлгийн маань одоо ингээд контентын маань 3 дахь дугаар ингээд хөөхөд бэлэн болж байна. Тэгээд өмнөх дугааруудын минь үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд бидний бас үзэлтүүд бас хангалттай их сайхан хүмүүст хүрж байгаа бас таатай байна. Бид энэ өмнөх дугаар дээр бол өнөөдрийн сэдвийн эхлэлийг ингээд тавьсан байсан. Улс төрийн үзэл баримтлал гэж юу вэ? Үзэл санаа, үзэл суртал гэж юу вэ гэдэг сэдвээр ярьсан. За тэр нэвтрүүлэг дээр бид нар улс төрийн үзэл баримтлал, үзэл суртал гэдэг зүйл улс төрийн намуудаар дамжаад нийгэмд яаж очдөг юм бэ? Улс төрчдийн үзэл баримтлалаар юу яаж чигээр харж явдаг юм бэ гэдэг зүйлүүдийг ярьсан. За тэр үзэл баримтлалыг одоо өнөөдөр ингээд задлж ярихгүй бол нэг удаагийн нэвтрүүлэгт уусаа багтахааргүй өргөн сэдв байдаг. Тийм учраас бид нар товчхон ярих гэдэг чигээр одоо төвшөө авах дээр одоо өнөөдөр зүүнний үзэл баримтлал гэдэг сэдвээр эхэлж байна. Тэгээ зүүнний үзэл баримтлалыг барууны үзэл баримтлалыг дараагийн нэвтрүүлэг дээр явна. Гэхдээ энэ иргэн хүн гэдэг хүн дээр тань дээр одоо нийгэмдэр яаж буугаад байгаа юм бэ? Тэ? Энэ хүний амьдралд, нийгмийн амьдралд яаж оролцоод идэх юм бэ? Улс төрийн намуудаараа дамжиж явдаг тухай ярьсан учраас одоо үзэл санаа яг иргэн хүн тань дээр яаж очиод байна? Таны амьдралд яаж нөлөөлөд байна гэдэг талаас ингээд яриагаа эхлэе гэж бодсон. Тэгэхээр яг зүүнний үзэл баримтлал гэдгээ та дахиад нэг үзэл сурталт одоо нэг дахиад нэг хүмүүстэй түгээгээд нэг ойлгуулчих дахиад энэ эхнээсэн тийм. Тэгээд яриагаа эхлэх байхаа. За. Тэгэхээр эхлээд тэр үзэл суртал гэдэг ойлголтын хүрээнд нэг одоо манай монголчуудын дунд байгаа нэг ялангуяа залуучуудын улс төрд их идэвхтэй оролцож байгаа залуучуудын дунд байгаа нэг төрөгдлийг эхлээд ярьчих хэрэгтэй юм шиг байна товчхон. Үзэл сурталыг ингээд нэг тийм гоё чимэглэлийн нэг тийм өмсгөл зүйлт одоо хаяг адрес маягаар ойлгоод байгаа. Одоо ингээд аль нь илүү хүнд таалагдах вэ? Би одоо өөрийгөө зүүнийх гэвэл имиж маягаар. Тий, ингээд одоо өөрийгөө нэг хүнд ингээд нэг харуулахтай нэг тийм яг цэвэр популист одоо сэтэл санаан дээр суурилсан ийм хандлага Монголд айгүй түгээмэл байна л та. Би бол зүүнийх. Тэгээд яриад байгаа хэрнээ өөрөө зүүнний үзэл гэж яг юу юм бэ гэдгийг ерөөсөө огт өөрөө мэдэхгүй ойлгохгүй. Тэгээ хамгийн гол нь тэр би зүүнийх гэдгийг зүгээр тийм гоё чимэглэл өөрийн одоо имиж одоо олон зэрэг одоо таалагдах тийм одоо гоё үс засалт гоё одоо костюм занг ашиглан гэж ойлгоод байгаа байхгүй. Тэр үзэл суртал бол тийм зүйл биш. Үзэл суртал бол ингээд гоё чимэглэл болгоод хэрэглээд яваад идэх тийм зүйл огтхож биш байхгүй. Үзэл суртал гэдэг бол яг тухайн хүний нийгмийн амьдралд оролцож байгаа, тэр улс төрд оролцож байгаа оролцооных нь ерөөсө хамгийн гол суур тулгуур нь болж иж байгаа. Тэр хүний одоо нийгэмд тухайн нийгэмдээ одоо хинэн юм бэ, хаана байгаа юм бэ, аль давхаргын үе юм бэ, тэ гэдгээс нь хамаардаг юм зүйл واخгүй. Зүгээр тэрнээс биш зүгээр л ингээд одоо дэлгүүрээс ч юм уу хаа нэгэн газраас очиод ингээд өөртөө таалагдж байгааг ингээд сонгож аваад одоо гоё малгай шиг те ингээд энэ малгай надад айгуу гоё зөгч энийг л би өмсөд юу гэдэг худалдаж аваад толгой дээр тавьчихэд явдаг шиг ийм зүйл биш واخгүй ерөөс. Тэр хүний нийгмийн гарал, тэр хүний гэр орон өссөн төрсөн одоо орчин тэгээ тэр хүний одоогийн амьдарч байгаа тэр амьдралынх нь гол одоо их булаг те эрхэлж байгаа ажил хөдөлмөр энэ юмтай холбоотой ийм зүйл. Тэгээ одоо жишээлбэл одоо ингээд малчин хүн те малаа ингээд маллаад өөрийн хөдөлмөрөөрөө өөрийнхөө хэдэн өмчийг ингээд өсгөж үржүүлээд ингээд явж байгаа ийм хүнд бол жишээ нь социал демократ үзлүүд ерөөс ямар ч хамаагүй байхгүй. Ягаад гэвэл социал демократ үзэл гэдэг чинь бол ямар ч өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй зөвхөн хөдөлмөрөө үнэлж зарж борлуулж амьдрдаг ийм хөдөлмөрчин хүний жишээ ажилчин ангийн нам баг жишээтэй. Хөдөөгийн малчин хүний яг өөрийнх нь үтэл суртал өөрийнх нь одоо нам нь бол жижиг хөрөнгөтний тий фермерүүдийн, тариачдын, малчдын эрх ашгийг хамгаалсан ийм хөрөнгөлөг хүмүүсийн эрхийг хамгаалдаг ийм нам үтэл суртал байх хэрэгтэй байхгүй. Одоо надад жишээ ингээл том бизнес эрхэлдэг те банкны эзэн те айгуу том банкны эзэн хүн одоо ингээд өөрийгөө жишээлбэл
социал демократ үзэл баримталтай хүн байгаамаа гэд яриад яваад байгаа нь бол ерөөсөө зүгээр л худлаа ирж ийн гэсэн үг байхгүй. Яг гэвэл тэр социал демократ үзэл чинь тэр том хөрөнгөтнүүдийн эрх ашигын эсрэг бодлого баримталдаг те. Компаниудаас, банкудаас өндөр татвар авъя. Тэ. Тэгээд энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс хүн амын орлогын албан татварыг аль болох бага авъя. Тэ. Тэдний хүүхдүүдийнх нь сурдаг сургуулийг аль болох өндөлбөргүй болгоё гэж ингэж ярьдаг ийм одоо намын гишүүн байгаамаа гэж яриад яваад байгаа банкны эзэн хүн бол зүгээр л худлаа ярьж байгаа гэсэн үг байхгүй. Яг хүнтэй адилхан одоо ажилчин хүн байж ч те. Зүгээр л одоо үйлдвэрт ажилладаг ажилчин хүн байж ч би бол одоо энэ либерал консерватор намын одоо дэмжигч нь байгаамаа. Би бол одоо Баттулгыг л дэмждэг. Баттулга бол одоо жинхэнэ миний өдөртөгч те. Би бол Баттулгад хайртай гэдэг ингэж яваад байгаа юм бол энэ зүгээр мухаглаж явж байгаа гэсэн үг байхгүй. Ягаад гэвэл нөгөө Баттулга нь тэр хүний нөгөө юу гэдэг ч тэ нөгөө нэг Монгол зүрэг гэдэг ч тэ нөгөө ухан ишгний зовлонг ойлгохгүй гэдэг Монгол зүрэг гэдэг ч тэ тэр шиг Баттулга бол ухан тэр ажилчин хүн бол ишиг байхгүй. Энэ танд нэг яг энэ сэдв төр нэг юм зогсоож байгаа асуухгүй болчихлоо. За. Яг одоо яг хүмүүс яг энэ асуултаас ялгана. Одоо өнөөдрийн Монгол ардын намчин бол яг үзүүлэлт баримтлаад дөрөндөө тусахтай социал демократ тусгацсан байж. Тий. Тэгээд таны хэлж байгаагаар социалист интернационалын гишүүн болцсон. За таны хэлснээр одоо дөнгөж саяын ярьдаг тайлбараар одоо өнөөдрийн Монгол ардын намд ч юм шүү дээ. Монголын хамгийн том барилгын компани эзэдүүд байна. Хамгийн том худалдаа үйлчилгээний компани эзэдүүд байна. Ингээд маш том капиталистууд ингээд орцсон байна шүү дээ. Энэ тэгээд юу болоод байгаа ч байна. Тэгээ эн чинь юу гэсэн үг гэхээр зэрэг яг нөгөө сорсон цангаараа лойроо хийгээд явж байна л гэсэн үг Монгол ардын намынхаа. Энэ бол ямар социал демократ нам биш. Зүгээр тэр социал демократизм гэдэг үг тэр нь олон түмэнд арт түмэнд жирийн хүмүүс таалагддаг үг учраас түүнийг баг болгоод ингээд зүүцсэн байгаа. Хоньны арьс нөмөрцөн чоннууд болчихжээ л гэсэн үг байхгүй да. Тэгээ хоттой хонь дотор нэг чон хідэн чон тэгээ орчоод тэгээ би хонь байна гэдээ яваад иж болохгүй шүү дээ тий. Тэр чинь ерөөсөө л хонох тутамд нөгөө хоньноос нь шүндөө 1-2-оор барьж идсээр байгаад нөгөө хоттой хонь чинь бүгд хоослоо хийчихнэ. Яг л тэр чинь чон юм чинь тий. Тэгээд улс төрийн үзэл суртал гэж яриад байгаа юм чинь ингээд ийм одоо нэг хаяг адрастай гой малгай толгой шиг ингээд хүн баг шиг ингээд нүрэндээ ингээд зүүчээд ингээд худлаа яриад яваад байдаг ийм зүйл биш юма гэдгийг л юуны өмнө маш сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээ нам байгуулчаад үзэл сурталаа хайгаад явж идэг. Одоо энэ хүн ном дээр гарч ирсэн жишээ те. Бодит жишээ те. Эхлээд бид нар социал демократууд, бид нар бол зүүнийхэн, бид нар бол жирийн хүн хөдөлмөрийн хүний төлөө энэ төр гэ. Намдаа тий хөдөлмөрчийн олонныхоо төлөө энэ төр гэ. Тэгээ бид нар өөртөө хөдөлмөрийн үндэсний нам, хүн нам гэдэг нэр өглөө энэ төр гэдэг ингэж явж ирсэн. Жилч хөрөхгүйгээр бид нар чинь зүүнийн нам биш юм байна. Бид нар баруунтнууд байна. Барууны нам боллоо гэдэг. Нэг л өдөр хурал хийгээд ингээд сольчихчих. Энд чи яг ингээд нөгөө нэг юм үзэл суртал гэдэг юмыг зүгээр л нэг костюм шиг л хэрэгжилж ойлгож байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ костюм биш юм л да. Энэ үзэл суртал гэдэг юм бол яг хүний өөрийнх нь энэ ихэс төрсөн төрлөх арьс шиг юм зүйл байхгүй. Тэ? Нэг ингээд дуртай үедээ хуулж хаяад өөр арьс ингээд наач болохгүй. Чиний төрөлхийн юм. Энэ чам бидний бие салахгүй тийм. Яг ийм зүйл. Тийм учраас энэ улс төрийн намуудын үзэл суртал гэж яриад байгаа энэ юм чинь тухайн хүний өөрийнх нь хувийн тэр нийгэмд эзэлж байгаа байр суурь тэр нийгэмд аль давхрах аль ангид харьяалагдж байгаатай шууд уялдаа холбоотой ийм өөрийнх нь хувийн эрх ашигтай холбоотой ийм зүйл байд юм байна гэдгийг юуны өмнө ихлээр аюулсаа ойлгож авцах хэрэгтэй байхгүй. Бүр хаагүй дээр дооргүй бүгд. Тэгээд одоо нийтээр энэ Монгол ардын намд төөрөгдөөд ингээд элсэлсэн ингээд дэмжиж явж идэг энэ олон мянган балаа хүмүүстэй энэ бол зүүнийн нам биш ээ гэдгийг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Хамгийн түрүүнд энэ бол дээрэмчдийн нам байна. Зүүнний баг зүүцэн оргил хоттой хон дотор ороод ирсэн хоньны арьс нөмөрцөн чоннууд байна гэдгийг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Гэхдээ нэг зүйлийг энд бартаж ирсэн болохгүй. Чонж гэсэн амьдрах хэрэгтэй.
Тэ? Чон ч гэсэн амьдрах хэрэгтэй. Гэтэ тэр чонныхоо амьдралаараа л амьдрах хэрэгтэй байхгүй да тий. Тэр ууландаа тэр ууландаа тэгээд тэр ангаа хийгээд тий хаяа бас сүрх хоттой энэ рүү орж ийж ганц нэгийг гусчаа тий ингээд л амьдрж явж явах хэрэгтэй тий. А тэрнээс биш чон ингээд хоньны арьс нөмөрчөөд хоттой хонь дотор орж гівтчээ тий тав сургуулаа ингээд гівтчээр ингээд хон шиг амьдрч хон шиг байна би бол хон байна гэд байж ингээд яваад огт болохгүй байхгүй. Энийг малчин хүн бол ерөөсөө нохооноос ахуулаад бүх хүн хонинч тэр бүгд шууд хараад ойлгоол таниал тэгэл тэр дор нарах хэмжээ аваад байхгүй болчихно л. А гэтэл нийгэмд ингэж чадахгүй ингээд хууртагдаад ингээд мунхраад ингээд яваад байгаа нь энэ байхгүй. Тэгээд тийм учраас ингээд улс төрийн үжил баримтлал, улс төрийн үжил суртал гэж энэ яриад байгаа юм чинь юуны өмнө энэ бол зүгээр нэг гоёо гангалааны асуудал биш ээ. Хамгийн чухал ойлгох нь. Хамгийн гол ойлгох юм бол тийм энэ бол тэр тухайн намын язгуур одоо хэний нам юм бэ? Нийгмийн аль давхаргын эрх ашгийг хамгаалдаг, төлөөлдөг нам бэ гэдгийг нь илэрхийлдэг хамгийн гол чухал одоо бурхнаар ярих юм бол шүншиг нөхгүй. Хэрвээ тэр намыг бурхан гэж үзэх юм бол үжил суртал гэдэг юм нь тэр байгуулгын одоо шүншиг. Тийм учраас ардчилсан намд бол ийм зовлон байхгүй. Ардчилсан нам бол анх байгуулагдсан цагаас л бид бол либералууд бид бол либерал ардчлалын төлөө гэд өөргөө тодорхойлцсон. Энэндээ ч өнөөдөр хүртэл үнэнч ингэж явж байгаа ийм нам. Гэтэ энэ манай нам дотор бүх юм сайн сайхан байгаа гэж би ерөөс огт хэлэхгүй байна л да. Зөндөө их завхрал байгаа. Энэ юмаа очрыг ойлгоогүй нэг ийшгээ яваал нөгөө хар саар илжиг нь хажуу тишээ чангаанаа нөгөө бор саар илжиг нь буруу тишгээ чангаанаа гэдэг шиг ингээд ийм өмнө бүжигнаа бол манай нам дотор байна. Зөндөө байна. Гэтэ хамгийн гол үндсэн одоо тэр либерал ардчилсан үзэл санаан дээр бол дийлэн гихэнх нь бол байгаа байхгүй. Тэгээд намаа одоо яг жинхэнэ либерал ардчилсан нам болгох ажлаа одоо хиймээр байна л манай залуучууд. Ингийн тулд либерализм, либерал ардчил гэж яг чухам юугаа яриад байгаа юм бэ? Ардчилсан либерализм гэж яг ямар үзлийг хэлдэг юм бэ гэдэг талаар бид нар бас гэн сайн нуцтай ярих хэрэгтэй. Гэтэ энэ бол бидний дараагийн сэдв. Өнөөдөр бол харин хоёулаа ер нь ямар улс төрийн үзэл сурталууд байдгийг. Тэгээ энэ яаж зүүн баруун гэж хуваагддгийг гэдгийг товчхон эхлээд хэлчихэд тэгээд дараа нь яг зүүнний үзлүүд гэж яг юу вэ? Юун дээр суурилдаг вэ? Юуг үзэл баримтлалаа болгодог вэ? Ямар үзэл суртал, ямар философиэр тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдгийг одоо эхлээд ярив. Тий. Одоо сая ингээд та нөгөө малчтар юу яхав жишээ аваад ирчлээ л да. Энд тариатанчд ялгаа байхгүй. Хувийн бизнес эрхэлж байгаа тэр ойлгох хэрэгтэй. Одоо худалдаачдын их том кейс гарч ирж штэ. Тий. Улаанбаатарын энэ хөдөө орон нутгийн бүх худалдаачдад тэр кейсэнд давтагдаж байна. Тий. Одоо түүцнүүдийг хурааж байгаа эсвэл худалдаанууд гэдэг нь учир замбрааг ингээд хөөн зайлуулах гэж байна. Энд чинь дандаа нөгөө том капиталистуудын буюу томоохон супермаркетын маркетуудын эзэдүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа байхгүй. Лобби маягийн. Лоббисуудын байхгүй улаан цайм л өөрсдийнхөө жижиг өрсөлдөгч нар л ад үзэж хөөж тууж ирэх гэсэн үг шүү дээ зах зээл дээр гэсэн. Ерөөсө бизнесийн нэг муухай юу байгаа. Байглаасаа цаанаасаа заяагдсан нэг өрмөц онцлог одоо хүсэл эрмэлзэл би мөнхийн. Тэрний үхээр зэрэг ганцаараа монопол үлдэх. Тэгвэл мөн гоё доо тий. Тэгвэл одоо чи ганцаараа л үнэ тулгын хүлээлг нь одоо цорын ганц талах нийлүүлэгч байлаа гэж бодоход Монголд тий. Чи хүмүүс талах дуртай үнээрээ л зарна шүү дээ тий. Талах нэг ширхэг нь 10,000 гэх юм бол авахаас өөр аргагүй бол. Яагаад 1500 орчимтой байгаад байгаа вөхөр олон талах олон талах үйлдвэрлэгч олон талах худалдагч нар байгаа учраас хоорондоо өрсөлдөж байгаа учраас та 2000 гэвэл би 1500-аас нь очиод авчих боломжтой учраас л талхны үн чинь 1500 дээр байгаад байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ ингээд жижиг худалдаачд те энэ наран туул зах дээр ингээд 8 арилжаа хийдэг хүмүүс жижигэн түүц мүүц одоо энэ хоол ундны газар мазар ажилладаг улсууд эдгээр энэ том хөрөнгөтнүүд том капиталист том луйвчдын эрх ашиг хамгаалдаг Монгол ардын намыг дэмжиж идэх нь ерөөсөө л утга учиргүй тэнэг үйлдэл байхгүй. Өөрийнхөө эрх ашигын эсэргэл чи өөртөө үйлдэл байгаа шүү. Тэг юм хийгээд яваад байна гэсэн үг те. Сонгуул болохоор зэрэг Монгол ардын намд очиж саналаа өгөөл те. Тэгэл эргүүлээл нөгөөдөлдөө татвараар дарамтлуулаад зодуулаад түүцээ буулгуулаад те бизнесээ хаалгуулаад те. Энд чинь бол нөгөө улс төрд ерөөсөө анх оролцохдоо
Учрыг нь ойлгоогүй хумсргүй оролцсны л гай байхгүй. За ерөнхийдөө ингээд өнөөдрийн ингээд ярианы сэдвийн суурь нь ингээд ороод ирж байгаа. Тэгэхээр одоо чиглээд үзэл баримтлал завлаад эхлэв байна. Зүүнээ яг хэдэн ямар үзэл вэ? Тэгээд та одоо нэг нэр нэхлээс энэ тийм улс төрийн үзэл баримтлал үзэл суртал маш өргөн дэлгэр зүйл. Их олон юм байна. Тэрийг бүгдээрингийн ярих битээр цаг хугацаа шүрхгүй мэдлэг шүрхгүй. Хамгийн гол таамтай хэдийг ярих хэрэгтэй байхгүй. Нэг 6-7, нэг 8 ч юм. Тэгэхээр нэг ингээд хамгийн зүүн талаас нь эхлээд хамгийн баруун талыг нь хүртэл эхлээд ямар улс төрийн гол үзэл баримтлал, үзэл сурталууд байгаа вэ гэдгийг нэрийг эхлээд дурдчих хэрэгтэй байна тийм. За хамгийн зүүн талд нь коммунистууд байгаа. Коммунист үзэл санаа. Тэр коммунист үзэл санааны чинь арай жоохон баруун талд нь жоохон төв рүүгээ ойртоод социалист үзэл санаа гэж байгаа. Үзэл суртал гэж байна. Тэр социалист үзэл суртлаас чинь дахиад жоохон зүүн тишгээ явангууд, төв рүүгээ баруун тишгээ явангууд социал демократизм гэж үзэл суртал байна. Тэгээд тэр социал демократизмын ахаад баруун талд нь бүр төвдөө ойрхон социал либералууд гэж байна. Социал либералууд гэж либералистуудын хамгийн зүүн жигүүрийнхэн социал либералууд гэж. Тэгээд либералууд байгаа. Либералуудын одоо ингээ баруун талын явж эхэлж байна. Евро ороод эхэлж шүү дээ. Баруун үзэл баримтлууд ороод ирж шүү дээ. Баруун талаас хамгийн төвдөө ойрхон нь либералууд. Либералуудын баруун талд нь консерваторууд байгаа. Консерваторуудын баруун талд нь ультра ортодокс консерваторууд гэж бий. За. Тийм, ультра бүр ортодокс консерваторууд гэж бас бий. Яг тэрийг консерваторуудтай нь холбоотойгоор хоёлаа дараа нэг тайлбарлаж ярьчин тий. Дараагийн англи л да. Тэгээд тэр консерваторуудаас чинь баруун тишээгээ одоо нөгөө реакционер улс төрийн хүчнүүд буюу нөгөө фашистууд, нацистууд дутж байж байгаа. Тэгээ ер нь бол ингээд ийм шугамн ийм хойрлол биш. Энэ бол нэг ийм цагийн циферблат одоо нэг цагийн юу шиг ийм тойрог байхгүй тий. 12 цаг тэгээ ингээд 1 цаг, 2 цаг, 3 цаг, 4 цаг, 6 цаг тий. Энэ талаас болохоор 6-аас ийшээгээ болохоор зэрэг 9 тэгээ ингээд 12 гэдэг ингээд буцаад ингээд дээрээ 7-8 сар 11. Тэгээ ингээд хамгийн дээдлийн энэ дээр нь либерал социал либералуудыг 12 дээр байна гэж үзэх юм бол 1 цагийн орчимд либералуудтай тэгээд тэр 3 цагийн орчимд нөгөө консерваторуудтай тэгээд 4-5 цагийн үед л ирэхээр зэрэг нөгөө ультра консерваторууд тэгээд 6 цаг гэд хүрээд ирэхээр зэрэг 6 цаг руу орчод ирэхээр зэрэг нөгөө ортодокс консерваторууд ингээд болоод явчихж шүү дээ. Нөгөө тийшээ ингээд тоолохоор зэрэг эхлээд социал демократууд байж яснаа, социал демократуудын дараа социалистууд байж яснаа, тэгээд коммунистууд болсноо, коммунистуудаас ийшээ болохоор зэрэг дахиад нөгөө нацистууд, фашистууд гэдэг ингээд. Яг коммунистууд, фашистууд хоёр бол их олон юмараа хоорондоо ингээд бөөр нийлцдэг. Хоорондоо бүр ингээд уусаад ингээд нэгдчихдэг. Их олон юм бод. Хүчирхийлэл, өдөртөгчийг дахин шүтэх, арьсөнгөөр ялгуурлан гадуурхах хөвчлэнгийн ийм асуудлууд тэр. Яг хоо арьсөнгөөр ялгуурлан гадуурх гэдэг дээр бол коммунистууд арай орохгүй. Тий. Тэгвэл ингээд л да. Одоо айгүй сонирхолтой юмар ингээд ойлголтыг ингээд өгчлээ шүү дээ. Тэгэхээр фашист үзэл, коммунист үзэл хоёр яг юугаар адилхан? Яг юугаар ялгаатай. Тэндээс бүр эхэлчихэ. Хамгийн гол эхлээд нэг гол ялгаатай юм ингээд тэндээс эхлэх хэрэгтэй байна. Коммунистууд, фашистууд хоёрын хоорондоо ингээд ижлэх мөртлөө нэг нэгэнд нь үргэлж дайсханд хооронд нь гал ус шиг дайсхандулж идэг нэг бүр галж устгах гааснаас санаа намардаггүй нэг гол онцлог нь юунд байдаг хөр үзэл баримтлалын үзэл сурталын гол онцлог нь юунд байдаг. Өөрөөсөө өөр үзэл сурталыг төвчж чаддаг. Шууд устгах. Хүлэн зөвшөөрөхгүйгээр барахгүй бүр төвчж чаддаг. Өөрийгөө аль нь хоёулаа өөрсдийгөө цорын ганц үнэн хүн төрлөختний цорын ганц ирээдүг гэж үздэг. Аврал гэж үздэг. Тэгээд нэг хизээч хүлэн зөвшөөрч чадахгүй. Фашистууд нь коммунистуудаа үзэн яддаг. Коммунистууд нь фашистуудаа үзэн яддаг. Айлцсан бие бинийгээ устгадаг. Тэгсэн мөртлөө тэр нэг үл твчих. Үл одоо нөгөө хүлэн зөвшөөрхийн югаараа бол хоёлаа ижлэх нэгдмэл байгаа байхгүй. За тэгээд цаашаа ингэж яваад ирэхээр зэрэг ижлэх юмнуудыг гараад хүчирхээлийг шүтэн биш дахин шүтдэг хоёлаа. Ерөөсөө хүний ингээд ятгаал, синхруулээл
тэ одоо чи ингэж болохгүй штэ, эн чин буруу штэ, энэ зөв штэ гэдэг юм байхгүй. Тэ чиний яриад байгаа юм чинь ойлгохгүй хүлээж авахгүй байгаа бол тэр нөхөртэй шууд тэр нөхрийг шууд зүгээр л устгах. Энэ чиний дайсан. Дайсантай бол ялуураад ах юм байхгүй ерөөс устгах хэрэгтэй. Энэ хүчирхийллийг л ерөөс дахин шүтдгээр энэ хоёр яг ижлэх. Дараагийн яг хоёр ижлэхийн юм юун дээр хүрээд өгөх зэрэг өдөртөгчийг дахин шүтдэг. Ерөөс л өдөртөгч л зөв. Нэг онгоо байдаг ш нь Сталины үндсэн хууль 3 заалттай. Сталины үндсэн хууль. Нэгдүгээр Сталины үндсэн хуулийн нэгдүгээр залт нь өдөртөгч хизээч зөв. За. Тэ. Хоёрдугаар залт нь өдөртөгч хэрвээ хоёрхан залттай, гурван залтыг би худлаа ярьчих тийм. Хоёрхан залттай. Өдөртөгч хизээд зөв. Нэгдүгээр залт. Хоёрдугаар залт нь хэрвээ өдөртөгч зөв буруу юм шиг танд санагдаад байвал нэгдүгээр залтыг уншиж байгаа. Тэгэл болоо. Ердөө ийм хоёрхан залттай үндсэн хуультай тийм. За. Өөрөөр хэлбэл ерөөсөө өдөртөгч бүх юмыг шийддэг тийм. Тийм учраас Сталин, Гитлер, Мао тийм гэд ингэж явдаг. Хаанаас ялгаатай юм уу чинь тэгээд хаанаас бүр илүү. Хаан бол бас бүр хаан бол арай хамаагүй энэрэнгүй энэ коммунист фашист удирдагч нараас. Яг тэгвэл хаан бол тодорхой бас өөр ингэсэн хүрээлэлээр тулгуурлаа шүү дээ. Тэ? Тэгнэ үстэй. Тэр доод шатны фиатлууд дээр тулгуурлана. Тэр фиатлууд нь дараагийн шатныхаа фиатлууд дээр тулгуурлана. Тэд нь болохоор ард түмэн дээр тулгуурлана, тэ? Тэгээд тэнд чинь зөндөө олон нөгөө нэг энэрэнгүй сайн хаан ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн зөндөө олон тийм юмнууд байгаа. Нөгөө одоо ойлголт нөгөө нэг тийм нийгмийн тийм сэтгэхүйд ингээд батгүй шингэсэн ийм итгэл үнэмшлүүд байгаа. Тэрнийг бас хамаагүй дураараа зөрчиж болохгүй тийм. Ингээд их олон юмд хязгаарлагдаж, олон юмд захирагдаж явж байгаа. Хаан хүн бол альч нийгэм. Тэгтээ альч улс үндэстэнд. Тэгтээ муухай тиран одоо ингээд өөрийнхөө дураараа л харгислсан ийм нөхдүүд бол зөндөө олон гарч ирсэн тий. Тэгээ гэтэл энэ нөгөө коммунист фашист удирдагч нарын хувьд бол бүр тэрнээс аимшигтай. Тэр нэгэнтээ чи удирдагчаар тодорцсон бол тэгэл өнгөрөө хүн хөтлөөж идэгээд удирдагч. Тэгээд тэр хүн хөтлөө чиний хэлсэн үг бүхэн чинь хууль цаазтай. Тэгээд тэрийг эсэргүүцсэн хүмүүсийн бүгд шууд цаазаараа шууд устган тий. Яг манад болж исэн хэлмэгдүүл гэж яриад байгаа тэр харгислал энэ ч бүгдийн өмнөөс. За ялгаатай талын та. Ялгаатай тал нь болохоор зэрэг фашистууд бол олон улс, олон дээд ард түмэн энэ тийм юм ярьдаггүй. Дандаа манай ард түмэн бид гэж ярьдаг. Италийн Муссолини бол одоо италичууд бид бол нэгдүгээр хүмүүс. Германы Гитлерийн фашистууд болохоор зэрэг Герман хүн бол арийн үндэстэн бол дэлхийн номер 1 гэж ярьдаг. Нэг том онцлог. Коммунистууд бол тэгдэг. Коммунистууд дэлхийн бүх пролетарууд Хятад, Орос хамаагүй бүгдээрээ нэг байх шүү дээ. Дэлхийн бол нэг л коммунист улс байх шүү дээ. Пролетар бишүүдийг нь бүгдээр нь устгах хэрэгтэй. Ингэж үздэгээрээ ийм ялгаатай байхгүй. Фашистууд бол өөрийнхөө үндэстний тэр капиталистуудыг, хөрөнгөтнүүдийг, банкируудыг, эрдэмтдийг, юм хийж бүтээдэг хүмүүсийг, инженерүүдийг нөгөө дээд зинданыхныг, урлагийнхныг энэ төр алдж хядаж харгисэлж тэгдэггүй. Фашистууд. Коммунист нийгэмд бол коммунистуудад бол ерөөсөө чи өмнөх нийгэмд дээгүүр зиндааны л байсан бол чи өнөөдрийн нийгмийн дайсан. Тийм учраас шар хар пиадал чи нудраган одоо юу гэдгийг ямар нэгэн нэр очиогоо чи нэг үл эндээс зайлна, нөгөөдөл нэгөөсөө алуулах хядуулахаас айгаад гарч цугтаадаг, дөрвдөг. Манайд ч тийм юм 1920-30-ад оны үед маш асар их болсон. Үлдснийг нь бүгдээр ингэ барьж авч чаддаг. Коммунистууд бол хөрөнгөтэй байж болохгүй. Хөрөнгөтэй байж болохгүй. Тэгээд энэ дэлхийн бол ерөөсөө нэг гэж үздэг. Тэгээд орон бүхний пролетар. Тэгээ орон бүхний пролетарууд нэгдэх түн гэдэг чинь тийм тэндээс гаралтай. Гэхдээ энийг Сталин Оросд хэрэгжүүлэхдээ нүүрэн дээр ингэж ийсэн боловч яг үнэн хэрэг дээр үл Оросуудыг номер 1, бусдууд нь бол номер 2, 3 гэдэг ингээд алтан бусаар ингээд ангилсан. Ингээд нөгөөдүүлийг ингээд даралдаг, дарамталдаг, дэглэгдэг, ад үздэг, хавчдаг, хятдаг ийм системийг бүрдүүлсэн байсан байхгүй. Энэ системд хамгийн хавчигдсан хүмүүс нь бол жишээ нь еврейчүүд, чеченүүд, халимгууд, бурятууд,
Энэ хүмүүс бол энэ Оросын балиар коммунист Сталины дэглэмээс хамгийн их яасан хүмүүс. Одоо хохирсон, тарчилсан, зовсон хүмүүс үндэстнэрээ. За дараагийн фашистууд нөгөө коммунистууд хоёрын нэг ижил зүйл нь юу гэхээр зэрэг шууд хүчирхийллийг л ерөөсө дахин шүтдэг, биширдэг. Ерөөсө бүх асуудлыг хүчирхийллээр шийдэж болно гэж үздэг. Улс төрийн ч асуудлыг, эдийн засгийн ч асуудлыг, нийгмийн ч асуудлыг тэ хүчирхийллээр шууд хүчээр шийднэ. Тэ? Одоо ингээд нэг үйлдвэрийн газар төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байх юм бол яахаа? Шууд хүчирхийлнэ. Энэ үйлдвэрийн захирал нөхөр ховсголын эсрэг байсан байна. Ингээд энэ төлөвлөгөө биелүүлэхгүй байсан байна. Аль энэ нөхрийг цаазл эсвэл хорхлагарт тэр гулагт явуул. Тийм байна. Тэгэнгუთ нөгөө бусад үйлдвэрийн газрын захирлууд нь алуулахгүй тулд гулагт хорхлагарт явахгүй тулд нөгөө зүтгэн шүү дээ. Айц. Тэм учраас ерөөсөө хүчирхийллийн чинь нөгөө тал нь ингээд хоёр эртээ худаг байхгүй. Хүчирхийллийн нөгөө талынх нь ер нь ерөөсөө айц. Тэ. Ерөөсөө Сталины нөгөө нэг хэлсэн айхтраг байгаа шүү дээ. Бидрийг хайрлах, бидрийг хүндэтгэх те, бидрийг дагах хэрэг байхгүй. Биднээс зүгээр айчих хэрэгтэй байхгүй. Тэ. За тэгэхээр одоо фашизм, коммунизмын ижил болгон ялгаатай талууд ингээд юу гэж нойр. Яагаад тийм. Тэгээ коммунизм, фашизм хоёр бол хоёулаа нийгмийн нөгөө нэг эртний Европ те, ялангуяа Европод те байсан нөгөө нийгмийн тэгш бус, шудраг бус харилцаанаас ургаж гарч ирсэн юм зүйл байхгүй. Зүгээр оргуу хоосон газраас гараад ирсэн зүйл биш. Олон мянган жилийн туршид бол хүн төрлөختөн нөгөө баян дээд зинданыхан, дээд давхаргынхан хаад ноёд феодлууд, сүм хийдийн эргэтэн дархтнууд, тэгээ хөрөнгөтнүүдтэй газрын эзэд дийлэн гэхэнх 70-80-90% нөгөө ядуучууд. Тэгээ үгээгүй тариачид, үйлдвэрийн газрын ажилчидтэй маш бага цалин орлоготой үр хүүхдүүд нь үргэлж нүцгэн шалдан, хоол унд муутай орон гэр нь үргэлж хүүтэн цэвдэг юм байд. Өөрсдөө үргэлж л өвчин зовлонд нэрвэгдэж ингэж зовж тарчилж амьдрдаг. Энэ амьдралаас ургаж гарч ирсэн л үзэл судлал та. Зүгээр оргуу хоосноос нэг хэдэн галзуу солиотой Гитлер ч юм уу эсвэл Маркс, Энгельс ингээ бодоод олцсон зүйл. Гаргаад зүгээр байж байгаа гаргаад ирсэн зүйл биш. Нийгмийн ийм тэгш бус байдал, шудраг бус харилцаа байсан учраас эндээс ургаж гарч ирсэн. Тэгээд энэ хүмүүс юу гэж үзсэн бэхээр зэрэг яагаад ингээ дийлэн гэхэнхэн дандаа даллуулж, шулуулж, мүлжүүлж ийм хүнд нөхцөлд амьдарч идэг юм бэ? Тэгээд энийг тасан зогсооё. Тасан зогсоохын тулд ерөөсөө энэ дээд энэ англик, энэ капиталист, феодал, энэ харгис мүлжигч нөгөө мүлжигч анги гэдэг байгаа шүү дээ. Тэр айгүй чухал үг энэ коммунистуудын, фашистуудын хэрэгэлдэг. Тэр мүлжигч, эксплуататор гэж нэрлэдэг та тийм. Энийг бол устгаж иж хүн төрлөختөн тэгжээж одоо айтайхан амьдрах юм байна гэсэн ийм үднэс гарч ирсэн зүйл байхгүй. Тэгээд ихтэй хамгийн гол нь энэний нөгөө буруутаад явцсан юу гэхээр зэрэг нийгмийн харилцааг шудраг болгож те гэхээсээ илүү нөгөө өөрсдийнхөө шудраг бус мүлжигч гэж үзсэн хэсгээ зүгээр л устгаж хаяад тэгэл оронд нь коммунистуудаар удирдуулсан ийм сайхан зөрчилгүй нийгэм байгуулна гэж бодсон нь өөрсдөө жинхэнэ утоп үл гүйцэлдэх тийм бүтэхгүй зүйл байсан байхгүй. Тэр бүтэхгүй туршилтын одоо хулган туршилтын туулаа те Монгол байлаа шүү дээ. 1924 оноос 1990 оны хүртэл Монгол бол энэ коммунист туршилтын нэг аимшигын харгас туршилтын объект нь байлаа. Тэ? Суур бааз нь болсон бүр. Тийм объект одоо ингээд туршлага явуулж ирсэн байна шүү дээ монголчууд дээр. Тэгээ шинэ нийгэм байгуулах туршлага явуулж ирсэн байна шүү дээ. Ленин тэгж хэлсэн шүү дээ. 24 онд нөгөө хоцрогдсон буура тэ нүүдэлчин малчин орны ард түмэнч гэсэн тэргүүний пролетариуд коммунистуудын одоо хойноос нь дагаад би зүгээр яг өгчилж биш зүгээр утгачилж хэлж штэ тэ хойноос нь дагаад хийгсний юмыг нь хийгээд сургасан сургаалыг нь хүлээж аваад ингэж явуулах юм бол бас коммунизм төрж болно. Ийм онол гаргаж ирсэн хүн баггүй Ленин. Монгол зориулж тэ Монгол болон энэ дундад Аз тэгээд энэ хоцрогдсон тэгээ нүүдэлчин орнууд энэ хоцрогдсон орнуудын аж үйлдвэр хөгжөөгүй феодлын нийгэмдээ бийсэн орнуудын зориулсан ийм онол маягийн юм гаргаж ирж байгаа байхгүй. Одоо эндээс нэг юм асуулт гарах гэдэг юм.
Юу гэхээр за нэгэнтээ ийм харгас дэглэм болдог. Бусдыг бол шууд үгүйсгэж устгадаг. Тэгэхээр энэ бол харгас гэдгийг нь хүмүүс хэдий ерөөс нь энэ үзэл санаа хэдий үеэс дэлгэрч яг яагаад тэгээд хүлийн зөвшөөрөд нэгэд ийм харгас дэглэм рүү орцсон. Тэ. Нэгэнтээ харгас байсан бол Яг одоо фашизм, нацизм, коммунизм ялгаагүй л одоо бүгд ингэ хятчих штэ. Тэгэхээр энэ хэдий үеэс бий болоод яагаад энэ хүн төрөлхтөнд ингэ ороод ийм их цусгаа ичвэ. Тэ. Яг үнэ. Айгүй чухал асуулт асуулаа. 1848 онд Карл Маркс, Фридрих Энгельс хоёр тэр нэг Эв хамт намын тунхаг бичиг нэгэн ийм жижигхэн ийм брошюр ном байгаа. 4-5 бүлэгтэй, бүлэг тус бүр нэг хитгэн цөөхөн үгтэй. Уншихад их сонирхолтой тийм ном бий. Жигшүүртэй ном л доо. Үнэхээр одоо энэ хүн төрөлхтний 20 дугаар зууны туршид тамлал тэр аимшигтай харгас дэглэмийн онлын үнцийг бүрдүүлж өгсөн ном баггүй. Карл Маркс, Фридрих Энгельс хоёр тухайн үедээ зохион байгуулагдсан байсан Германы ажилчны социал-демократ намын гишүүд өөрсдөө тийм удирдах зөвлөлийнхэн гишүүд нь одоо манлайлагч нарын нэг нь баггүй онолчт нь. Ингээд тэр тунхаг бичиг гэдэг юм үүсэн нөгөө нэг Европоор коммунизмын сүнс хий үзэгдэл хүн сүнс биш коммунизмын хий үзэгдэл тэнүүчилж явнаа гэх ингээд хэлдэг. Тэ. Тэр номон дээр ерөөс юу гэсэн тухай ямар юм бичсэн бэ гэхээр зэрэг орон бүхний пролетарууд буюу ажилчин анги нэгдээд бүх капиталистуудын дэд давхаргийнхныг үгүй хийгээд устгаад устгах гэсэн үгтэй. Устгаад ангийнх нь хувьд устгаад. Тэгээд энэ коммунист нийгэм байгуулад ингээд үрд одоо хүнээ дарлдаггүй, мүлждэггүй ийм нийгэм байгуулах хэрэгтэй юм а гэсэн улс төрийн санааг тэр Иван намын тунхаг бичиг дотор томьёолж бичсэн баггүй анх. Тэрний өмнө бол Маркс тэр капитал гэж зохиолоо бичсэн байсан. Тэр Фридрих Энгельс тэр нөгөө хүн бичнээс хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг энтергээд тэр том бүтээлүүдийг хийцэн байсан л да. Тэгээд тэр ном бол коммунистуудын ерөөсөн хамгийн анхны програм баггүй юу? Яг энэ дээрээс Германы социал-демократ ажилчин нам дотор хагарал гарсан. За. Эдуард Бернштайн гэдэг хүнээр удирдуулсан социал-демократуудын үлэмж том хэсэг нь Маркс, Энгельсийн энэ одоо үзэл санааг шууд үгүйсгэсэн. Үгүй ээ. Наадах чинь муухай харгас, буруу ийм онол байна. За. Тэ. Ийм замаар Германы социал-демократ хөдөлгөөн цаашаа явахгүй. Тэ. Гэт ингээд социал-демократ хөдөлгөөн хагараад Германы социал-демократ нам, Германы коммунист ажилчны нам хоёр хэсэг тусдаа салаад Маркс, Энгельс нар дээр Германы коммунистуудыг толгоолоод ингээд гарч ирсэн юм түүхтэй 1848 он 50-аад оны үед. Ойлгогдож байна. Ингэж нөгөө зүүнний энэ хоёрын чинь хамгийн анхны үүсгэсэн нөгөө эцэг нь энэ социал-демократууд ба коммунистуудыг үүсгэсэн нөгөө одоо цэцэг бол одоо ингээ ургасан нөгөө варта шороо нь бол юу гэхээр социалистууд байхгүй. Социалистууд бол энэ Маркс, Энгельс эдрээс бүр өмнө Бернштайн энтрээс өмнө бараг 50-60 жилийн өмнө Францаар, Их Британд, Германд социалист үзэл санаа бол үүссэн байсан. Тийм. Тэр социалист үзэл санаа нь юу гэхээр зэрэг ажилчин ангийг ингэж шуулж болохгүй. Ажилчин ангийг бол ингээд ажил хөдөлмөр хийгээд капиталистуудад асар их хэмжээний ашиг орлого олж өгч байгаахын төлөө энэ хүмүүст тодорхой хэмжээний одоо цалин мөнгөний дээшлүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх ийм байх ёстой гэдэг ийм үзэл санаа анх Франц, Их Британаас гарсан байхгүй. Тэр Сен-Симон өөр хин чилээ тийм улсууд. Тэгээд ийм хөдөлгөөн чинь ингээд явсаар байгаад социал-демократууд буюу ардчилсан социалистууд гэдэг ийм хөдөлгөөн болоод энэ ардчилсан социалистууд чинь дотор нь одоо тэр нөгөө нэг өмчтэй холбоотой капиталист үйлдвэрлэлийн харилцаатай холбоотой асуудлуудыг одоо эсэргүүцсэн, шүүмжилсэн ийм юм ингэж явсаар байгаа л энэ дотроос Карл Маркс, Фридрих Энгельс тэгээд тэр Каутский өөр хин чүлээ нэг хэдэн нөхдүүд ингэж ялгарч гарч ирж байгаа. Эдуард Бернштайнаар ахлуулсан нөхдүүд нь үгүй болохгүй. Нийгэм бол ийм харгислал, хувьсгал, иргэний дайн ийм юм дундуур явах ёсгүй.
Ажилчин анги бол зохион байгуулалтанд ороод өөрсдийнхөө шаардлагыг энэ капиталистууд болон төр засагтаа ойлгуулад улс төрийн янз бүрийн жагсаал, цуглаан, ажил, хаялт өөр юу гэдгийг ийм аргуудаар дарамт шахалзуулах тэмцлийн ийм хэлбэрүүдээр гэхдээ хүчирхийллийн биш. Хүчирхийллийн биш ийм арга хэрэгслүүдээр ингэж тэмцэлтэй хийсээр байгаад хууль дүрм журмуудыг өөрчлүүлээ. Тэгээ ажлын цагийг хорогдуулах, нэг цагийг ажлын хөлсийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн газрын олж байгаа капиталистын олж байгаа ашигаас ажилчин ангийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргуулах ийм замаар бол нийгмийн одоо шударга байдлыг тогтоох хэрэгтэй юм а гэдэг. Ингэж социал демократ хөдөлгөөн дотроос коммунистууд, социал демократууд хоёр хэсэг салж гарсан ийм түүхтэй. Тийм учраас энэ зүүнний энэ гурван гол үзэл буюу тэр социалист, социал демократ, коммунист энэ үзэл чинь ийм нэг их булгаас гарсан юм гурван улс төрийн ийм үзэл сурталын урсгал байна шүү дээ, том урсгал. Тий. Ингээд социал демократ үзэл нь бол баруун Европтой хөгжижүүлдэг. Үүний тэр цусдах одоо аюултай тэр хорт юм нь бол хаашаа өсөрсөн бэ гэхээр зэрэг Ленин болон одоо тэр нэг Плеханов мэтийн Оросын зүнтнүүд социал анхны тэр Плеханов ч нь социал демократууд шүү дээ. Оросын социал демократ ажилчны намыг үүсгэн байгуулагч Ленины одоо нэг багш нь. Тэгээ энэ нөхдүүд чинь ингээд яг тэр Марксийн үзэл сурталыг баримтлаад бид бол марксистууд аа. Марксийн зөв хүчирхийллийн замаар л нийгмийн шударга ёсыг тогтоож болно гэдэг ийм коммунист хөдөлгөөн болж тогтоод тэгээ тэр нь Оросд ирж хүч авсан байхгүй. Тэгээд тэр Оросоосоо ийшээ Хятад руу, Аз руу, зүүн Европын орнууд руу. Зүүн Европын орнуудад бол тулган хүлээлгдсэн л дээ Оросын коммунистууд. Сталин бол шууд цэргийн хүчээр тулган хүлээлгээд тэр дотор нь байсан нэг ер нь энэ коммунист тогтолцооч гарахтаа бол ер нь тоталитар маягаар явсан уу? Цэргийн дарангуул маягаар. Ерөөсөө л анханасаа тоталитаризм. Коммунистууд ерөөсөө анханасаа тэр Ленины төрбө хувьсгал гэдэг зохиолч нь ерөөсөө тэр чигтэл за большевикууд, коммунистууд бид засгийн эрхийг авахаараа юу хийх юм бэ гэдгийг тэр төрбө хувьсгал гэдэг номдо бичсэн бохоггүй. За хамгийн нэгдүгээрт нь энэ пролетарын эсрэг, хувьсгалын эсэргүү нарыг өрөвдөж хайрлахгүй. Эдрийг устгана. Бүгдийг нь устгана те. Дараа нь одоо ингээд төрн юугаа нийгэмдээ татаалны хяналт тавина. Бүх юмыг нь хянана дээрээс нь те. Хэн юу бодож, юу зүүдэлж, юу ярьж те. Яаж амьдрах юм, яаж амьдарч байгаа юм бүгдээр ингийн дээрээс нь хянаж байна. Гэдэг энэ онлыг чинь боловсруулсан хүн чинь Ленин байхгүй юу? Тоталитаризмын одоо гол онлыг нь тэр төрбө хувьсгал гэдэг номондоо хийсэн. Тэгээд энэ дээр нэмж тэр Троцкий чинь бол тэр нэг перманент хувьсгалын он, байнгын хувьсгалын он гэдэг нэг аюултай юм бодож олсон хүн шүү дээ. Хувьсгал бол ерөөсөй зогсож болохгүй. Энэ Маогийн хамгийн гол баримталдаг байсан юм. Хувьсгалч байх хэрэгтэй. Хувьсгал бол ерөөсөй ингэ үргэлжлээд байх хэрэгтэй байхгүй юу? Ингээл хэсэг байж байгаа л үргэлжлээ. Хядлага бол ингээл ерөөсө давлгаагаар ингээл яваад байх хэрэгтэй гэсэн үг. Тэгж яриад тэгж ойлгоод байгаа хөө. Тэр нэг одоо коммунист үзэлд ингээд дэлгэрч эхлэхийн юм чинь одоо яг нэг хувьсгал эхэлж штэ. Тэ. Тэгэхэд нэг иргэдийн массын том дэмжлэг авах нэг зайлшгүй нэг юм байна. Итгэл үнэмшлийн авах. Тэ. Тэрэн дээр одоо Троцкийн хэлсэн нэг үг шүү дээ, тэ. Ажилч үйлдвэрийг ажилчдад газрыг тариалчдад цэргүүдэд ингээтэй. За тэгээд тэрнгүүр чин дамжаад итгэл үнэмшлийн авангууд наад хуурм ихэлсэн тий. Хуурм ихэлсэн. Коммунистууд бол тэр төрбө хувьсгал гэж зохиолдоо Ленин тодорхойлсон ба тэр зорилготой хүрэхийн тулд биш тийм ээ хэрэгжилж болохгүй арга гэж байхгүй. Тэ? Хувьсгалчид, коммунистууд тий коммунист хувьсгалчид энэ коммунист хувьсгалаа хийхин тулд тэр зорилготой хүрэхийн тулд хэрэгжилж болохгүй арга хэрэгсэл гэж байхгүй. Бага болцоотой бүх аргыг хэрэглэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ империалист дан гэж Ленин нэр өгöd байгаа. Үнэхээр ч империалист дан байсан л та дэлхийн 1-р дан. Тэгэхээр Ленин чинь тэр төбө хувьсгал гэдэг зохиол дотроо хийж тодорхойлсон нэг айхтар зүйл байна. Тэрний үхээр зэрэг энэ том дайныг хувьсгалын дайн болгож хувирах. Германаар толгойлуулсан, Австри германаар толгойлуулсан, Турк оролцсон тэр Аксис буюу тэнхлэгийн гүрнүүд гээд орнууд нэг тал болоод нөгөө Антант буюу Их Британи, Франц,
Тэгээд хаант Орос энэ нийлсэн энэ улсууд ингээд хоёр том бүлэг болоод Европч хоорондоо байлдлаа шүү дээ. Тэгсэн. Тэгээд ерөөсөө нөгөө дэлхий дээр контролыг хэн тогтоох уу, зах зээлийг хэн эзэмших үү, колони орнуудыг хэн хяналтандаа байлгаж авах уу гэдэг ийм л хэрэгцгий зорилготой алан хятаан болсон бохоггүй. Энэ алан хятаан чинь угсаа аяндаа арт түмэд таалагдахгүй шүү дээ. Арт түмэн л цусаа гоожвол үхэн шүү дээ. Тэрнээс тэр хаад ноёдууд тэр баячууд очиж дайнд хүхгүй шүү дээ. Тэгээд жирийн хүмүүсийн үр хүүхдүүд нь жирийн хүмүүс өөрсдөө очиж байлдан саяараа хүч байгаа. Энд чинь өөрөө аяндаа нийгэмд таагүй ийм тааланд ийм зүгээр л эсэргүүцэл ерөөс угаасаа дургуутслыг асар хүчтэй дургуутслыг төрүүлж байгаа шүү дээ. Энийн дээр л ажиллах хэрэгтэй гэдгийг гаргаж ирсэн хүн чинь бодож олсон хүн чинь Ленин байхгүй. Тэгээд энэ дэлхийн дайныг хувьсгал пролетарын хувьсгалт дайн болгож өөрчлөх хэрэгтэй. Ингийн тулд нөгөө коммунистууд чинь өөртөө фронтон дээр очиод нөгөө Оросын цэргүүдэд дунд хамгийн их хуулга сурталчилгаа хийдэг юм хийсэн байхгүй. Энэ Балиард хаан энэ хаан чинь Орос хүмж биш. Нэр үнэхээр Оросын хаадууд нь Оросууд биш байхгүй. Уг нь бол Карл Огсон дандаа германууд англичууд тий. Английн тухайн үеийн Английн хаан Оросын Николай II чинь төрсөн эгчдүү хоёрын хүүхдч үлээ. Хоорондоо усны тус шиг ижилхэн хоёулаа ингэ зэрэг цогцоо зураг авахулцсан хүртэл байж идэг. Тийм болохоор тэр хувцсануурчсан. Тэгээд бид нар ингээд жирийн хүмүүстэй бид нар ажилчид пролетарууд тариачид яаглаар эдрийн өмнөөс ингээд өөртөө адилхан тариачдтай өөртөө адилхан ажилчтай ингээд алдсаж байгаа юм байна. Яагаад бид нар ингэж байгаа. Тэгэхээр чинь эн чинь хүнд хүрнэ шүү дээ. Тийм байна. Эн чинь хүнд хүрэхгүй яах юм. Би хүн болгон амьд явахыг хүсэж байгаа шүү дээ. Би хэний төлөө юм төлөө байлдаж байгаа. Би хэний төлөө юм төлөө амиа золиослж байгаа юм тий. Тэгээд энэнийг яг хааныхын эсрэг эргүүлж чадсан хүмүүс баг. Тэгээд одоо боли ерөөсө бууга хаяад гэр гэртээ харьцгаа. Тэгээд нөгөө Оросын цэргүүд чинь ингээд Бентава ингээд жадаар нь ой мод шиг ингээд газарт жадаар нэг бөксөрөн дэшээ харуулж гатгаж хайчаад. Тэгээд гэр гэрлүүг хэдэн 100 мянгаар явж исэн юм зургнууд байгаа шүү дээ. Тэгээд Орос дайнаас гарахаас өөр аргагүй болоод цэргүүд нь байлдахгүй гэдээ ингэж байгаа юм чинь. Тэгэл нөгөө ог нь бол антант нь ялж байгаа. Их Британи, Франц, Орос гурав нийлээд ялж байгаа. Тэгэхээр ялж байгаа талаасаа нөгөө Орос чинь өөрөө ингэ сайн дураараа гараа явчихгууд хямрал эхэлж байгаа байхгүй. Тэгээд дээр нөгөө Петроградыг чинь нөгөө германуудтай байлж исэн болохоор нөгөө Петербургээ нөгөөдөл чинь уурлаад энэ яахлаар манай нийслэл герман нэртэй байж идэгий. Энийг Орос нэр болго гэд Петербургээ Петроград болгоч нэрийг өөрчилсөн. Петроград нь нөгөө хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээд энэ дээр нь болшокууд ажиллаад хар та нарын хайртай хаан эцэг чинь та нарыг ингэж дээ тийм бай. Үр хүүхдүүд чинь явуулаад германуудтай байлдуулж байна. Тэгээ өөр та нарт өөрсөж чинь болохоор зэрэг хоол хүнс байхгүй ингээд бүжгөх гэж байна. Энэ хааныг юу навч энэ чинь Оросч хүн биш. Хамгийн гол нь энэ хаан чинь Орос хүн биш шүү дээ гэдэг тэр болшикууд энэ хорон явуулга нь бол маш үнэхээр хүрсэн байхгүй. Хүчтэй очсон тийм. Тэгээд нөгөө иргэний нөгөө юу чинь нөгөө дэлхийн дайн чинь Орос дахь хувьсгалт дайн иргэний дайн болж хувираал. Нөгөө хаан чинь өөрөө Оросын Николай II чинь өөрөө сайн дураараа хаан ширмээс татгалзаал. Оронд нь нөгөө өөр нэг дүүгээ нэг нөхрийг хаан болгосон нөгөөх нь хаан болгосон чинь нөгөө би хаан болохгүй ийм хүсэл би хаан болохгүй гэдэг ингээд хаан болох хүн байхгүй болонгууд бүгд найрамдах засаг байгуулагдаад бүгд найрамдах засаг учредительний собрание нөгөө нэг парламент маягийн ийм зохион байгуулах хурал дүүмээс өөр дүүмэн тараад тэгээ одоо учредительний собрание гэдэг нэг юм зохион байгуулах хурал гэдэг нэг юм хурал тэр нь парламент маяг. Ингээд төр засгийн газар байгуул. Керенский гэдэг нөхөр. Ленинтэй хамт гимназ сурж исэн нэг ангийн. Тэр нөхөр чинь ерөнхий сайд мэд болоод ингээд төр засгийн газар мат зохион байгуулагдаад германуудтай нөгөөдөл чинь дайныг үргэлжлүүлнэ гэдэг. Нөгөө антантынхаа холбоондоо үнэнчээр дайныг цааш нь үргэлжлүүлнэ гэсэн. Тэгэн гут нөгөө арт түмэн чинь эсэргүүцээд дургуцаад энэ дээр дөрөөлөд большевикууд засгийн эрхийг Ленин бослогоор төрийн иргэлтээр засгийн эрхийг булааж аваад
Анхан бол Петроград зөвхөн большевикуудын засаг захиргаа байсан. Эхэлжсэн. Дөнгөж эхэлжсэн. Тэгээд энэ өргөжөөл 18 онд нөгөөх нь шууд иргэний дайн болж хувираал. Нөгөө большевикуудын нөгөө засгийн эрхийг хууль бусаар булгааж булааж авсныг нь эсэргүүцсэн бүх хүч нь большевикуудынхаа эсрэг байлдаал. Тэгвэл большевикуудын ард түмнийг өөртөө татсан хамгийн гол юм нь чиний саяны нөгөө хэлээд байгаа. Газрыг тариачтад, үйлдвэрийг ажилчдад, фабрик заводыг ажилчдад цэргүүдэд инк тайм гэсэн баг. Тэгээд тэрийг өгсөн үү гол нь? Оо тэр зүгээр мэхэлсэн мөн. Хамгийн одоо манайх чинь үйлдвэрийг өгнөд байгаа шүү дээ. Баярын сан гэдэг их гоё юм байна. Чи одоо баяжчихна гэдэг баярлаад хүлээг бараг ажлыг шаардсан. Дандаа ийм залмих. Тэгээ дандаа ийм залмихлөөр худлаа айгуу гоё нэр хаяг өгсөн. Тэгээд арт түмнийхээ мэдэлд давна гэл тэ. Арт түмний мэдэлд очдөг юм гэж ерөөсөө энэ дэлхийд байдаггүй байхгүй. Ягаад гэвэл арт түмэн гэж ямарваа нэг юм тэгээд эзэмшээд өмчлөөд ингээд атайхан өдөртөөд ингээд хэрүүл зодонгуу хуваагаад ингээд явцдаг тийм эзэн битэй зүйл биш байхгүй. За одоо ингээд коммунизм ингээд бий болоод зөвлөлт холбоот үүсэж байгаа ингээд их суурийг ингээд ойлгуулчихлаа. За тэгэнгүүт фашизм хизээнээс эхлээд энэ герман үндэстэн хизээнээс фашист болоод яг л дайны бас л яг Оросд ингээд дэлхийн 1-р дайны үр дагавар нь пролетарын коммунист юм цус төвсгөл те болж хувирсан шиг Германд дайны дараа нийгмийн байдал маш хүнд болсон. Өсвөрлөн гуйланчлал дайнд ялагдсан. Дайнд ялагдсан учраас хамаг юмаа цөлмүүлсэн. Маш их хэмжээний репарац дайны төлбөр төлөх ёстой болсон. Эдийн засгийн бүр хөл дээрээ унтсан. Нөгөө Германы марк үндэснийх нь валют нь хоногийн хэдэн мянган хувиар унсаар байгаа. Сүүлдээ инфляцийн түвшин бүр триллион хувьд хүрсэн. Тэ. Нэг талхыг 3 триллион маркаар 3 триллион маркаар 4 триллион маркаар ч илүү ганц энэ дөрвөлжин талах худалдаж авдаг. Үйлдвэрийн газар ажиллаж байгаа хүмүүс нь төрдөг тэрэг чирж ажилдаа явдаг. Орой ажилласаа буухтаа цалингаа төрдөг тэрэгэн дээр ачаад гэрлүүгээ явдаг. Тэгээд тэр мөнгөө гэртээ харих замдаа дэлгүүр тушаагаад ганц юм буханг талах болоод ингээ хайрдаг. Тийм нөхцөлд очсон байхгүй Герман. Өнөөдрийн Венесуэл юу? Тий. Ийм аимшигын хүнд байдалд ингээд оронгууд тэрэн дотор чинь 9 шидийн юмнууд гарч ирд юм байгаа зү. Социал демократууд маш хүчрхэж эхэлсэн. Коммунистууд асар хүчтэй болсон. Коммунистууд нөгөө сурталчилан нэвтрүүлгээ явуулсан шүү дээ. Империалист бидрийг ийм байдалд орууллаа. Энэ дайнаас бол бид хохирсон. Бид үр хүүхдээ алуулсан. Бид өөрсдөө цуснаж гоожулсан. Энэ капиталистууд бол бүгдээрээ бидний цусыг сорж баяжлаа. Тэнтэтлээ таргаллаа, цадлаа. Тэгэхээр одоо эднийг алах хэрэгтэй, устгах хэрэгтэй. Яг л Оросд болсон үйл адилхан. Тэгээд яг 18 онд коммунист төвсгөл болж ирсэн Германд. За. Тий. Тэгэхдээ тэр коммунист төвсгөл нь удаан тогтч чадаагүй л дээ. Тэгээд Оросд хамгийн гол нь очиж тусалж чадаагүй. Замд нь Польшууд саад болоод. Энд чинь туслах гад ингээд цэрэг мэрэг аймаг явуулсан баг. Хил залгаа улс биш. Хил залгаа улс биш дээ. Замд нь дөндөө олон орн биш. Тий. Тэгээд ингээд яванда нэг хэсэг хугацааны дараагаар эдийн засгийн буцаад сэргэж эхэлсэн. Айгу хурдтайгаар эдийн засгийн сэргэж эхэлсэн. Ажилгүйдэл энэ төр буураад мөнгө төгрөгийн реформ хийгээд социал демократууд хамгийн гол нь засгийн эрхэнд сунгуулаар ялаад засгийн бүгднээр нь тулс байгуулагдсан. Нөгөө Кайзерийн Германы нөгөө хаан Кайзер чинь хаан ширээнээс зайлуулагдаад гадаад дөрвөд гараад явдаг гэсэн. Галланд руу цутаасан гэдэг хайцсан гэдэг. Тэгэл явж итэл яг тэр дотор чинь нөгөө нэг Герман Прусийн нийгэм бол угаасаа тийм милитарист тийм маягийн нийгэм. Прусийн одоо хүмүүсийн гол одоо нөгөө хүмүүжил дахин шүтдэг юм. Японы самурай нарах уу ийм цэрэг зэвсэг те ийм юмыг ингээд дээдэлдэг тийм сонин өвөрмөц юм ёс заншилтай юм арт түмэн байсан байхгүй. Ялангуяа энэ Прусийн тэр офицеруудын донд те. Тэгэл ер нь жирийн германчуудын донд бол дэлхийн 1-р дайнд манай орон хитрхи шудраг бусаар ялагдлаа. Тэ. Дайны дараагаар энэ герман францууд нийлж бидрийг бол
Америк 3 нийлж бидрийг бол арай дэндүү дээрлэхлээ. Бидрийг бол арай дэндүү шулж байна, арай дэндүү дээрэмдэж байна гэсэн ийм үзэл санаа маш хүчтэй дэлгэрээд энэ дээр л гитлэр национал социалистууд гэдэг шинэ улс төрийн хүчин гарч ирэл. Социалист өөрсдөө социалистууд гэж хэлж гарахтаа. Угаасаа ерөөсөө национал социализм гэдэг үг нь өөрөө бид бол үндэсний социалистууд гэдэг тийм нам баггүй нацист нам гэдэг чинь. Нацист нам гэдэг чинь үндэсхэг үзэлтээр. Үндэсхэг социалист үзэл гэсэн. Үндэсхэг үзлээр дахиад нэг ярина. Тийм. Ингээд германуудад тэр национал социалистуудын хөдөлгөөн хүчээ аваад 1933 он гэхэд Гитлер засгийн эрхэнд гараад ингээд явцсан байна. Тэгээд нөгөө 2 дугаар дэлхийн 2 дугаар дайн бол ерөөсөө германуудын 1-р дайнд ялагдсныхаа өг сонзонг авах герман улсаа яг Трампын одоо яриад байгаа шиг мага тий Make America Great Again гэдэг шиг л яг л нөгөө дага авахгүй тий Германыгаа эргүүлж агуулх болгох тийм хөдөлгөөн тэр Гитлер тэрг өдөрцсөн тий тэрэнд нь германчууд ер нь баг бүхэлдээ шахуу автагдсан. Тэгээд социал демократууд энэ хөдөлгөөн үүсгэхдээ яг хүчирхийлэл бас үлдэгдсэн үү? Анх үлдэгдэлгүй яах вэ? Сонгуулиар ялгаажсан уу эсвэл? Сонгуулиар ер нь бол хүчирхийллийг бол анх сурталчилдаг хүчирхийлэл хийдэг ийм нам, нацист нам бол. Тэгвэл засгийн эрхэнд бол хүчирхийллээр биш сонгуулийн аргаар гарсан. Тийм, сонгуулиар ирсэн мэн тий. Тийм, сонгуулиар гарч ирсэн тий. Тэгээд сонгуулиас гарч ирээд ингээд буцаагаад хүчрэг Германыг бий болохгүй явж байхдаа одоо үндэсний социалист нам байсан биз дээ. Тэгж явж байгаа хизээ тэгээд фашизм руу орж ирж байна. Фашизм нь болохоор зэрэг нөгөө Италийн фашио буюу холбоо гэдэг Итали үгүй юу? Тийм нөгөө Муссолинигийн өдөрдөж байгаа фашист буюу тэр Италийн бас социалист хөдөлгөөн шүү дээ. Фашист нам тийм. Гитлер Муссолини хоёр амар найз, Гитлер Муссолинийг амар дахин шүтдэг. Италийн фашизмын онолыг амар дээдэлдэг. Тэндээс маш их юм хуулж авдаг байсан учраас Германы фашистууд, нацистууд гэж яриад байгаа. Тэрнээс биш яг Германых нь бол өөрсдөө бол бид нар фашистууд гэж хэлдэггүй. Бид нар бол национал социалистууд гэж хэлдэг, ярьдаг хүмүүс байхгүй юу? Бид бол фашистууд гэж ярьдаг нь бол Италийн Муссолинигийн нам. Гэхдээ энэ хоёр холбоотон, нэгдүгээр холбоотон, хоёрдугаарт нь улс төрийн маш ижил төстэй ийм програм хөтөлбөр гаргаад түүнийгээ ингээд системтэй хэрэгжүүлж явж байсан учраас Германы фашистууд, Италийн фашистууд, Германы фашистууд, национал социалистууд гэж яриад явчихад байгаа юм. Ер нь бол хоорондоо бол нэг ганц нэг л юмноор жоохон ивүүл ялэг зөрүүтэй болохоос биш гол нь бол Италийн фашистууд, Германы национал социалистууд бол маш төстэй. Одоо нэг бас нэг сонирхолтой дахиад нэг асуулт гарч ирж байгаа. Одоо яг Германы одоо үндэсний социалист хөдөлгөөнг хүчээ аваа. За төрийн эрхэнд гарсан байна сонгуулиар тий. Гитлер одоо тодорчлоо шүү дээ. За тэгээд яг хүчирхийллээ эхлэхдээ яаж эхэлж ирсэн юм? Үеийг коммунистуудын ойлгомжтой биш үү? Анасаа л ихэд алгаар гэлцсэн. Хамгийн эхлээд баахан PR ажил хийсэн. За бид ингээд Герман орноо ингээд өөдөн татах гээд Герман орноо эргүүлээд агуу хүчрэх орн болгох гээд ингээд зүтгэж яхад тий. Энэ саад болж байгаа асар их бузар этгээдүүд байна. Энэ коммунистууд, энэ социал демократууд хамгийн гол нь энэ хамгийн их саад болж байгаа хамгийн бузар этгээдүүд нь еврей нар. Гитлер чинь ийм PR ажлыг ингээл хийгээд гисэн баг хинээсэ. За. Тэгээд энд зориулж Геббельсийн тэр пропаганда яам гэж бүр суртал нэвтрүүлгийн яам суртал нэвтрүүлгийн үдэн суртал юм биш. Суртал нэвтрүүлгийн яам гэж байгуулад үдэн суртал нэвтрүүлэг хоёрыг ялгаж ярих шүү байн хүргэлж. Суртал нэвтрүүлгийн пропаганда яам гэж байгуулад толгойлогч нь Геббельсийг тавиад ингээл германчуудын тархийг угааж эхэлсэн. Ерөөсөө дайсан ба Герман орн гэдэг ийм схемээр PR ажлууд хийхгүй юу? Дайснууд ба. Тэгээд энэ дайснууд нь бол коммунистууд, социал демократууд хамгийн гол аюултай дайсан бол еврей нар. Еврей нар бол ерөөсөө энэ Их Британийг, Францыг, Америкийг бол еврей нар өдөртдөг. Энэ еврей нарын ерөөсөө зорилго нь дэлхийг эзэлж авах. Хөрөнгө санхүү энэ юмараа. Тийм учраас манай Германы ард түмэн бол еврейчүүдийн эсрэг л
зогсох ёстой. Еврейчүүдийг төвчиж хүлээн зөвшөөрч дайсан бэлдээд болохгүй гэдэг ийм суртал нэвтрүүлгийг амар хүчтэй хийсэн байхгүй. Тэгж явж байгаад 1934 онд ч үлээ 35 онд ч үлээ манай хүн хамгийн түрүүнд юу хийсэн гэхээр зэрэг Райхстагийг шатаасан. Тийм үү? Тий. Гитлер. За. Зориуд. Тий. Тэр нь одоо түүхчид судалсаар байгаад ингээд аль хэзээ аль эрт дээр үе батлагдсан ийм түүхэн нотлох баримттай юм зүйл хэлдэг. Райхстагийг саботаж хийж шатаагаад тэгээд коммунистууд Райхстагийг шатаачлаа гэдэг тийм худал цуурхал суртал нэвтрүүлэг хийгээд бүх суугаар бүх арайдоо сонин хэвлэл бүх юмар анхны телевизийн өргөн нэвтрүүлэг хийсэн хүмүүс Гитлер шүү дээ. Сталин хоёр байхгүй. Эдгээр ингээд пропагандагийн багц зэвсгийг бол айгүй сайн ойлгож олж харж таньдаг. Тийм учраас энийг ингээд хөгжүүлдэг. Арайдоо тэр Геббельсийн хоншоор гэдэг алдартай тэр одоо энэ юу арайдоо өргөн нэвтрүүлгийн юмуд чинь германууд Гитлерийн анх бодож олсон бохгүй манай шугамын арайдоо гэдээ байсан шүү дээ. Айл болгонд ингээд нэг репродуктор байдаг те. Тэр репродуктороор ингээд өдөр шингүү тархийг угааж идэх. Нам маг дуудаа сэрээсээ. Тий. Тэгэж өглөө босдог те. Тэгэл хүүхдэд зориулсан, малчтад зориулсан, сэхэтнүүдэд зориулсан, залуучуудад зориулсан гэл дандаа ийм тархи угаах нэвтрүүлгүүд ингээд бэлдэж хийж явуулж идэв. Тэгээд коммунистуудыг за коммунистууд бол харж гин үү? Энэ та нарын ингээд төрий чинь шатаалаа. Одоо энэ хүмүүсийг яах гэсэн чинь ард түмэн цусыг хайлаа гэсэн байна. Шууд устдаг. Тий. Тэгээд коммунистуудыг бүгдээр ингээд баривчлаа. Даан хойноос социал демократуудыг баривчлаа. Концентрационны лагер, кацет гэдэг юм руу ингээд бөмбөнөр нь машинаар ачиж ирсэн. Тэгээ тэр үед нөгөө ард түмэн наалгасаад байгаа шүү дээ. Тэр үед нь бол наадуулдаг зөв. Тий. Устгаад хатаа. Тий, наадуулга зөв. Шорон гянтанд аваач хийх нь зөв. Наадуулч нь бол Германы дайснууд. Тэгээд дараа нь еврей нарыг харгислахын тулд юунаас ирсэн гэхээр хамгийн эхлээд Герман үндэстний цэвэр ариун цусны тухай онол гаргаж ирсэн. Тэгээд Герман үндэстний энэ цэвэр ариун цусыг бузруулж байгаа нэг элемент байна. Энэ бол сэтгэл мэдрэл нөгөө энэ тарих толгой дутуу, дахир дутуу юм мэдрэл муутай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Германаар дүүрэн байна. Сэтгцэн өвчтэй. Тэг угаасаа төрөлхийн одоо нэг Дауны синдром хэдвэн юмтай тий. Эднийг ингээд эдгээр шиг насан туршил дахиад ингээд өсөөл үржээл тэгэл цаашгаа дахиад ийм мэдрэл муутай хүүхд гаргаал ингээд. Эдгээр ерөөсө цэвэрлсэн. Ари өмчтэй цэвэрлж. Тий, ари өмчтэй цэвэрлж. Цэвэр ариун айрын цусны төлөө эднийг цэвэрлээ. Ингээд хүмүүс өөрсдөө хүүхдүүдэд сайн дураараа авчиж өгдөн тариулж алуулж ирсэн. Германчууд бол хүчирхийллийг эхэлж яхад нь дунд үед нь ч тэр ерөөсөө бүгдээр дутаас. Тий, оролцоод яваад ирсэн Герман. Тэр нь тийм учраас германчууд чинь дэлхийн 2 дугаар дайны дараагаар хамгийн их энэ бузар булаа юмд оролцож ирсэнтэй гимшиж яасан тийм ард түмэн багхгүй. Тэгээд коммунистууд тэгвэл бас ингээд хүч ирхийлээд хятад эхэлсэн байгаа шүү дээ. Тий. Коммунистууд бол ангийн дайсан хааны гэр бүлээс ахуулаад тэгэл феодлууд, цэргийн эрхтнүүд, капиталистуудыг амжиж зутаж гарч чадаагнуудыг бүгдээр ингэ барьж аваад алаад буудаад алаад ингээл явсан. Гэхдээ тэр ангийн нөгөө дайсан болж байгаа хүмүүс нь бол тэрэнд бол дургу байсан байгаа шүү дээ. Мэдээж. Тийм болохоор дотор нөгөө улаан цагаан дайм болчихсон тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгээд иргэний дайм бол эдгээр яахлаараа ингэж биднийг авч идэв. Эдгэртэй үзэлцэнэ, цусаа холилцсноо. Ер нь зүгээр өгчээснээс алдчихж байгаа дөхөг ингээл иргэний дай эхэлж байгаа. Монголд тэгээд хааны тал нөгөө цагаантнууд гэдэг. Цагаантнуудыг зөвхөн цагаан хааны талын хүмүүс байна гэж буруу андуураад байдаг байхгүй. Тэгээд дандаа тэгж ухуулдаг. Үгүй. Тэр дотор чи яг хаан цасгаа эргүүлэн сэргээ гэсэн бараа өнгөрн шиг юм хүмүүс. Одоо жишээлбэл тэр Атаман Семенов, бараа өнгөрн за тэгэл энэ Колчак гэл тий. Колчак биш. Биш үү? Биш. Колчак, Деникин, Врангел энэ чинь биш. Корнилов бол мөн. Корнилов. Тий. Генерал Корнилов энэ бараа өнгөрн тэгээд энэ нөгөө нэг энэ буряд ч та хагас буряд нөгөө нэг энэ Атаман Семенов. Эдгээр чинь бол яг хааны талынхаа. Тэр Врангел, Деникин ялангуяа тэр Колчак тэр цагаан юу большевик биш засгийн газрын тэргүүн хүртэл байсан. Тийм байлээ тий. Ерөнхийдөө орж дайныг өдөрдөж исэн бүх одоо коммунистуудыг эсэргүүцсэн большевикуудын эсрэг
айлдж байгаа хүчнүүдийг ерөнхийдөө командд захирж исэн хүн чинь генерал адмирал Колчак байхгүй адмирал усан зэргийн хүн. Тэгээ эдгээр чинь ингээд бүгдээ хамгийн гол нь яагаад ялагдсан бэ гэхээр эдгэрт нөгөө идеологи байгаа. Цаартнууд түүн дээр нэгдэх үү? Тий, нэгдгсэн тийм идеологи байгаа. Тэгвнээс гадна эдгээр яагаад ялагдсан бэ гэхээр зэрэг ажиллаж анги тариачдыг өөрийнхөө талд татчихадаг. Үндэс байхгүй шүү. Тий, нөгөө газрыг тариачдад үйлдвэрийн ажилчдад гэдэг тийм яг худалдаж авсан худлаа хуурам ихэлсэн тийм пропаганда ажлыг зохион байгуулж чадаагүй байхгүй. Зохион байгуулахыг хүсээчгүй. Тэгэн гот большевикууд үүнийг ашиглаад юу гэсэн бэхээр зэрэг наадуул чинь харгас хаант засгаа эргэн сэргээх гэж байгаа хүмүүсээ. Та нар эдрийн доор орж дахиад талхин доор ормоор байна уу? Эсвэл бидэртэй хамт эдрийг устгаад сайхан аз жаргалтай нийгмийг байгуулахын төлөө байлдмаар тэмцмээр байна уу гингүүт ажилч тариач большевикуудын талд орцсон байхгүй. Ингэж иргэний дайнд бол большевикууд ялцсан. За тэгээд одоо ингээд хоёр айгүй том юм харагдаад ирж штэ. Нэг нь бол ард түмнийхээ алга ташлтанд ирсэн алга хэтлагын нийгэм. Нөгөөх нь бол цэргийн диктатураар үзэн хүмүүсийн үзэн ядалтан дээр тэгээд хуурам эхлэх замаар зохион байгуулад нэгтгээд нэгдсэн фронт болгоод ингээд иргэний дайнд ялж гараад тэгээд коммунист нөгөө тоталитар дэглэмээ зохион байгуулад авсан байхгүй. Тэгтээ коммунист тоталитар дэглэмээ зохион байгуулахдаа тариачдыг ажилчдыг ингээд алхам багаар хүмж дарамтласаар аваад бүгдээрингийн нэг том концентрацийн лагер шиг зөвлөлт холбоот улс гэдэг юм дотор аваач хийгээл. Тэгэл хөдөлгөөнгөө болгосон байна. Гэхдээ хизээч нөгөө газраа өгөөгүй. Иргэний дайн тий. Хизээж өгөөгүй. Иргэний дайн дуусангууд за тэгээ юу болох вэ? Иргэний дайн дуусангууд 1922 онд иргэний дайн дууссан. Иргэний дайн дуусангууд тариачтаас эхлээл ажилчдаас цэргүүдээс эхлээл босоод ирсэн коммунистуудын эсрэг. Нөгөө хөлсөлөн болдог тий. Тий, нөгөө хөлсөлөнгөөс өмнө нөгөө большевикууд худлаа ирснийг ойлгоцсон хүмүүс. Энэ мэхэлсэн байна. Эдгээр нуусаа улгааснаас шал худлаа байна. Нөгөө тариачдад газар үйлдвэр заводыг ажилчдад цэргүүдэд инктав энэ төр гэдсэн бүгд худлаа байна. Тэгэл Тамбовын тариачид ингээл энэ Саратов мужид зүүжгээл ингээд бослогууд гараад ирсэн. Цэргүүд усан цэргүүд Кронштадтад нөгөө авраараа хөлөг онгоцсон дээрээс их буугаар буудаж большевикуудад нөгөө засгийн эрхийг эргэлт хийж булааж авахт нь тусалсан усан цэргүүд Кронштадтын усан цэргүүд большевикуудын эсрэг боссоо. 17 он айхтар хувьсгалээ. Нөгөө 17 оны нөгөө хувьсгал юу ах нөгөө төрийн эргэлтийг нь тусалсан усан цэргүүд нь Кронштадтын усан цэргүүд багтана. Кронштадт гэдэг Санкт Петербургийн цаатал тэр Балтийн тэнгисийн тэр болон дотор байгаа нэг жижиг арал. Тэр нөгөө Балтийн флотын төв штаб нь баггүй тэр хөлөг онгоцнууд нь байдаг. Одоо ч байгаа. Одоо ч тэнд байгаа. Тэгээ тэр Кронштадтад байрлаж ирсэн усан цэргүүд большевикуудын эсрэг боссон. Тэрийг шууд хүчээр бүсэлж хагаад хядгаа бүгдийг дарсан, бүгдийг устгасан. Тий. Ажилчд боссон, бас устгасан. Тариачд боссон, бас устгасан. Бүгдийг цус урсган дараад ингээд коммунист засгийн дор оруулаад авсан. Манад ч бол одоо тэгээ хоёул нөгөө өдөр сурталчилгааны тухай ярина гэсэн яриа маань ингээд ингэж байна хаа. Түүхэн үйл явдлуудын тухай яриа ингээд ярихаас өөр арга байхгүй байна. Тэгээд айгүй их товчлоод ярих гэдсэн чинь энэ өөрөө товчлохооргүй тийм өргөн сэдв болчихсон. Маш өргөн өрөө. Өнөөдрийн бас ингээд цаг ингээд дуусах шиг болчихлоо. Хоёулаа алидийн нэг цаг руу орчихсон. Тэгэхээр ингээд гэсэн чи одоо энэ дэр нэг юм бас онцлж ярих байна. За коммунизм Оросд зөвлөлт холбоот улсыг үүсгэхэд сая яаж явж байгаа хүчийг аваад яагаад аймагтай тоталитар цэргийн дарангуулын нийгэм яаж үүссэн тухай. За фашизм яаж үүсээд авторитар дарангуулын нийгэм яаж үүссэн гэх хоёр нийгмийн фашист дэглэмтэй. Дэглэм. Хоёулаа тоталитар дэглэм. Хоёулаа айхтар хүчтэй тоталитар дэглэм. Италийн фашизм бас адилхан тоталитар дэглэмтэй. Тоталитаризм гэж юу гэж байгаа гэхээр төрн арт түмнээ 100% бүх юмыг нь хяндаг гэсэн үг байхгүй. Тэрийг тоталитаризм гэж нэрлэдэг байна. Тэгээд яг нэг цэргийн их мэдлэгээр хянаад байгаа. Тий. Цэрэг тэгээд дээр нь цэрэг цагдаа тэгээд нөгөө олон сайн дурын байгууллагууд нөгөө үйлдвэрчний залуучуудын эмэгтэйчүүдийн байгууллага, пионерийн байгууллага, баатарчууд гэдэг эдгээр чи бүгд нөгөө нийгмийг хянахад зориулсан ийм тоталитар дэглэмийн гар хөл шүүпэлцүүд нь болж байгаа байгууллагууд байхгүй юу? Энийг бид нар өөрсөө ойлгодгүй. Энэ ингээд пионер айгуу гоё хүүхдийн пионерийн байгууллага айгуу гоё байсан. Одоо ингээд өвчгнөл хүүхдүүд улаан бүч мүч зүйлгээл барайл ингээд. Гэтэл энэ чинь бол айгуу муухай харгас үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан айгуу муухай зэрэг зэвсэг байхгүй юу?
Багц хэрэгсэл. Тэгээ энийг буцаад сэргэнэ гэдэг байгаа нь энэ бол зүгээр их тэнэг хүмүүсийн хийж байгаа үйлдэл юм аюу тийм романтик тийм талаас нь ингээл хараад те хүүхдүүд бүрөө дуургаал ингээл улаан бүчээ зүгээл ингээл жагсаж байрал ингээл явж ирсэн айгу гоё юм шиг ч одоо маа нэг айгу гоё юм шиг ингээл санагдаал те хүүхдүүд их хүмүүжил олгож байгаа барьж байгаа энэ буруу талаас нь хараа. Энэ бол тоталитар нийгмийн хамгийн муухай бурангуй багц зэвсгэнсэн байхгүй. Хүүхдийг бүр ийм нялх биетэй нялх хүстэй нэлзраа биетэй байхаас нь ахуулаад ингээд юу бодож байгаа, юу хүсэж байгаа, юу мөрөдөж байгаа, яах гэж байгаагийн хянахад зориулагдсан ийм муухай байгууллага шүү дээ. Коммунист тийм учраас Ленинд үнэнч байна гэж тангар үргүүлдэг ийм нялх хүүхдийг. Сүхбаатарт үнэнч байна гэж тангар үргүүлдэг. Тэр нь Ленинд үнэнч байна, Сүхбаатарт үнэнч байна гэдэг тангар үргүүлж байгаа зүгээр энэ намыг өдөртөж байгаа энэ цэдэн бол энэ улс төрийн төвчөөныхний өмнө үнэнч байна л гэсэн л тангар үргүүлж байгаа явдал баггүй да. Одоо ер нь бол яг ингээд нэг цаг болчлоо. За угаасаа айгүй ингээд товчлох гээд хичээсэн болж басуугүй. Гэхдээ дараагийн нэвтрүүлэг дээр дараагийн дугаар дээр одоо юу ярих хэрэгтэй болчлоо энэ. За коммунизм, фашизм хоёрыг бол одоо ингээд тусад нь ярихаас өөр арга байхгүй. Тусад нь дахиад дэлгэрүүлж ярихаас өөр арга. За тэнгууд социал демократыг ярихын тулд социализмыг ярих хэрэгтэй. Социалист эдийн засаг ярьдаг байж явж ирсэн. Тэгтэл бид нар чинь нэг хүүхэд байхдаа одоо сая та миний хүүхдээс санагдуулчлаа л да. Би ч одоо баатарчуудын гишүүн байдаг шүү дээ. Пианер байж үстэй. Пианерын гишүүн яаж босноо би санагдаггүй. Ерөөсөө намайг авдаггүй байсан. Яагаад авдаггүйс мэдэхгүй. Эсэргүү байсан биз. Тэгээд нэг мэдсэн чинь пианерын бүч зүүдэг болсон. За тэр яг уу. Тэгэхээр энэ бид нар чинь хүүхэд байхдаа нэг коммунизм төрн гэж ярьдгүйсэн баггүй. Тэгэхээр коммунист дэглэм бий болчиход байхад яагаад коммунизмд хүрэх гэсэн тухай би дараагийн төрөлдөө танаар бүтэн яриулмаар байна. Тэгээс социалист эдийн засаг, коммунист эдийн засаг, коммунист нийгэм яг юугаараа ялгаатай юм бэ? Тэгээд энэ дотроо социал демократууд нь яаж ялгагдчихсан юм бэ? Тэгээд өнөөдөр манайх чинь одоо нэг яг нөгөө хэлэхэд нийгэм дотор шүү дээ. Үзэн ядалтууд аль хэдийн бий болсон ба шүү дээ. Хэдийн эрхлий зүудгээд баахан дайсантай болсон байна. Тэрийг зориуд ингээд ухамсаргүй тэр боловсралгүй хүмүүсийн сэтгэл санаанд нь психолог тохируулж тийм бузрын юм ингээд зохион байгуулалтаар хийгээд байгаа байхгүй. Зориуд нэг ямар ч утга учиргүй юмыг үдсэн ядуулаад тэгээд тэр хүний чинь бүх оюун санаа анхаарлыг нь тэр буруу юмд л ингээд хандуулаад шүү дээ. Хохирогчээс төхөрөө. Хохирогч болгож байгаа за чамайг тийм нөхдүүд тэр гаттын ирлизүүд тэгээд ингээ хорлох гэж байгаа. Чи тэрнийг л эсрэгэл одоо байх хэрэгтэй гэдэг. Энэ нөгөө талд нь яг манай хүнийг өөрийн жинхэнэ хорлож байгаа үйл ажиллагаагаа сайхан явуулж шүү дээ. Хамаг ид байлгийг нь томн дээрэндээ тулгаалаад өөрийнх нь төлөө хийх ёстой ажлуудыг бүгдээр ингээ хог дээр гаргаад. Одоо тэгсэн чинь ингээд нэг том ингээ нийгэм даяараа үзэн ядах тийм сэтгхүүрүүд татагдаж орж байна. Маш олон төрлийн сегментүүд гараад ирсэн байна. Эрдэлзүүд байна, баячууд байна, гадаадынхан байна, шарууд байна. Ингээд бүр шатараатаа үз ядаж байна. Тэгтэл нөгөө талд нь дахиад юу угсраад байна гэдгсэн чинь ерөөсө бүх хүмүүсийн сайн сайхны төлөө тэмтэж чинь айгүй гоё шудраг ёсны нийгэм байгуулах гэдэг юм яриад байна. Энэний төлөө манай Путин ах дай хийж байгаа маягийн юм тийм. Бүр ойлголцсон байгаа байхгүй. Аягийн сайхан бүгдийг татаж авчирч байгаа тийм. Энэ төрөөс баяжсан хүмүүс тийм. Бүгднийг ингэж ягаад хуай сайхан баялагийг шуурлаад тэгээ баялагын сан маань гэдэг ингээд. За тэр мөр нөгөө бүр ингээд амь орцсон явж байна. Тэгэхээр энэ үжил санааны ард ийм зүйл болоод байдаг тухай ингээд сайн маш тодорхой ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг дараагийн сэдвүүгээр оруулж ярихаас аргагүй болчлоо л доо. Тэгээд одоо угсаа хоёулаа нэг цаг гарan болчлоо. Тэгээ энэ дээр яг өнөөдрийн нэвтрүүлгийнхаа төгсгөлд нь зориулаад энэ зүүнний үзэл суртал гэдээ яриад байгаа бидний бит хоёрын сая ингээд ярьсан коммунизм, социал демократизм, социализм гэдэг энэ гурван улс төрийн үзэл суртал бол нөгөө ядуучуудын, ажилчдын, ядуу тариачдын эрх ашгийг хамгаалах гэдэг ийм нэрийн доо. Гэхдээ ийм шаардлага дээр ийм бодиттой тэдний эрх ашгийг хамгаалах бодиттой шаардлага байгаа юу? Байгаар барахгүй байдаг. Тэрийг улс төрийн өөрсдийн нөгөө залхаа бурангу юмда ашигласан баггүй. Энэ тохиог нь унтраасан. Одоо тэгээд энэ
түүхэнд болоод батлагдаад дуусчихсан байсан юм. Яг одоо Монголын нийгэм дахин давтагдчих штеп. Тэгэхээр бид нэр энэ сэдвийг сайхан ярилцж ойлголцож харах хэрэгтэй юм байна. Олон талаас нь жоохон хэрсүү байх хэрэгтэй юм байна, тийм болохоор тэгээд хамгийн гол нь энэ зүүнний үзэл сурталчдын дотроос хамгийн харгисан нь бол энэ коммунист үзэл суртал. Тэгээд энэ социал демократизм, коммунизм хоёрын хөрсөн бүрдүүлж чаддаг социалист үзэл санаа. Тэгээд социалист үзэл санаа юунаас ургаж гарч ирж байгаа вөхөр зэрэг ажилчийн анги, ядуу тариачдын эрх ашигыг хамгаалсан ийм үйл ажиллагаа зайлшгүй, ийм улс төрийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэдэг дээр ургаж гарч ирж байгаа. Тэгээ үүнийг энэ зорилгоо энэ улс төрийн энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд коммунистууд нь хүчирхийллийн замаар, дэлхийн хувьсгалын замаар, харгислын замаар шийднэ гэдэг ингээд зүүн тишгээ, ультра зүүн тишгээ явсан бол социал демократ нь үгүй тэгж болохгүй, хүчирхийллээс татгалзах ёстой. Эв санааны нэгдлийн үүдэн дээр суурин дээр нийгэм харилцан тохиролцоонд хүрж харьцангуй одоо шудраг ийм хуваарлтын системийг бий болгох замаар ажилчин чангийн капиталистийн эрх ашигыг хангасан ийм доктортой хөгжлийг бүрдүүлж болно гэдэг ийм зарчмыг социал демократизм гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгвэл социал демократуудын дотор бол их олон бас зөрчилтэй асуудлууд байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг ажилчин ангийн эрх ашигыг нэгдүгээр дандаа тавина гэдэг нь өөрөө их олон юм дээр өчиг дутагдaltaй болдог. Ялангуяа эдийн засгийн хөгжлийг гацаадаг. Эдийн засгийн хөгжлийг зогсонгүй байдалд оруулдаг. Энэ үднээсээ социал демократизм бол хамгийн зөв үзэл суртал гэж хэлэх ямар ч боломжгүй байхгүй. Тийм учраас энэ дэлхий дээр энэ ялангуяа Европт, Азид, Латин Америкт те социал демократууд байнга үргэлж засгийн эрх бариад ингээд улс орноо сайхан хөгжүүлээд ингээд аваад явж байгаа. Тийм улс орн бол бараг байхгүй тайтал. Дандаа үргэлж эхлээд либералууд эдийн засгийн хөгжлийг урагшлуулад баялаг бий болгоод нэгсний дараагаар социал демократууд гарч ир тэрийг хуваад хуйлд тарааж цацдаг, үрэн таран хийдэг. За тэгээд өнөөдрийн бас их айтайхан хүмүүс нэг энгийн байдлаар ингээд нэг үзэл санааны суур ойлголтон дээр ингээд нэг айтайхан ярилцлал болж байна. Тэгээд ерөнхийдөө дараагийн нэвтрүүлэг дээр яг саяын төвшөөхийнхээ ярианы төгсгөлд орж ирж байгаа энэ сэдвийг үргэлжлүүл дахиад жоохон задлж ярих хэрэгтэй болж байна. Яагаад гэхээр бид нар чинь социалист эдийн засгийг хараад коммунизмын чиг баримжааг баяраад тэгээ өв тэгш хүмүүжүүлэлттэй нийгмийн тэгш хуваарлттай нийгэм бүтээх гээд ингээд оролдоод явж үзээ. Үзээгүй биш. Хүн төрөлхтөн дотор хамгийн их бас ингээд хүн амынхаа хувьд нь үнэлээд харуулах юм бол хамгийн том хохирлыг Монгол үндэстэн бас авцсан байдаг. Тэгэхээр энэ дээр одоо их тийм хэрсүү их гярхаа их ажигч үжиж хандахгүй болохгүй байна. Тэгээ үзэл санаагүйгээс болж бас яг сая юу болдог тухай энэ коммунизм тэ зөвлөлт холбоот улсыг анх бий болгож яхад гарч ирж байгаа түүхэн дээр сая харагдаж байгаа тийм ээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань бүгдээр ингээд сайхан дэмжижээ үүдээ сайхан шеэр хийгээрэй. Тэгээд subscribe дараарай. Бид нар дараагийнхаа нэвтрүүлгийг ингээд үргэлжлүүлэх болноо. Тэгээд бүгдээр анхаарал тавьсан бидний нэвтрүүлгийг тоод сонирхсон үзсэнтэй бүх хүмүүст баярлж байна. Гол нь нөгөө энэ яригдаад байгаа зүйлсийг ингээд цааш нь түгээн дэлгэрүүлэх аль болох олон хүнд ойлгуулах явдал их чухал тийм. Тэхийн тулд л бид нар ийм юм хийж сууж байгаа. Тэрнээс биш одоо нэг юу гэдгийг те цагаа урж барж ядсан даа ч юм уу. Их дуран даа ч юм уу нэг юм хийгээ суугаад байгаа биш. Ийм үнэхээр юмыг тайлбарлаж хэлж өгөх хэрэгцээ шаардлага байна гэдгийг олж харчаад ойлгочоод тэгээд ийм хийгээд ингээд яриад суугаад. Тэгэхээр та нарын одоо энд оролцож байгаа нэг харж байгаа үзэж байгаа хүмүүсийн дэмжлэг бол маш чухал. Тийм учраас subscribe хийх хэрэгтэй байна. Цаашаа шеэрлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь комментууд бичих хэрэгтэй байна. Тэгээд тэн дээр комментууд дээр хамгийн гол нь яригдсан зүйлсээс тодруулж асуух зүйлсүүдээ. За нэг тим юм ингээ хөндөгдөд ингээ өнгөрчлөө. Тэрийг тийм асуудлыг би илүү гүнзгийрүүлж ойлгомоор байна. Тэр ямар учиртай юм бэ гэдэг ингээд асуултууд ингээд тавиад байвал энэ нөгөө
YouTube-ийн алгоритм чинь тийм нөгөө комментэнд мангар дуртай. Аль олон тэгж хөгжиж идэг тийм. Тэр комментууд дээр суурилж ингэж явдаг юм билээ шүү дээ. Систем юм билээ шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр үднээсээ ч гэсэн тэгээд бидний дэмжлэг та бүхний дэмжлэг бол бидэнд онцгой чухал. Энэ юм цааш нь улам өргөдөх олон хүнд аль болох хүргэхэд маш их чухал тус дэмтэй зүйл болно. Бүгдээр нь анхаарал тавьсан явдалд маш их баярлалаа. За баяр та тэгээд дараагийн нэвтрүүлгээр дахиад уулзцгаая. Тэгээд энэ том сэдв учраас дахиад үргэлжлүүлнэ. Чи тэгээд наадах орж харах